Монголчууд уулын өвгөд хэмээх асасинуудыг няц дарсан түүх. Өнөөдөр та бүхэндээ Чингис хааны сүрдүүлж байсан уулын өвгөд болох асасинуудын талаар олж тайлбарлая. Уулын өвгдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хүүгний үерхлээс үүдэлтэй ажээ. Исмаилитуудыг нийтдээ 8 уулын өвгөн залгамжлан удирдсны хамгийн сүүлийнх нь Хуршаах байв. Асасинуудын гарт зөвхөн лалын ертөнцийн шаах, эхэс дээдсүүд өртөж байсангүй. Мөн Баварын герцог 1-р Людовик, Иерусалимийн захирагч Конрад Манфредский зэрэг цуутай язгууртнууд өртөж амиа алдж байжээ. Уулын өвгөд Хорезмийн шаах, Ромын пап тэрж байтугай Чингис хааны хүртэл сүрдүүлж байв. Тэд сүүдэр дундаас гарч ирнэ. Худалдаачин, лам хуурга, бургуйлагчин болж хувирна. Хичнээн хүчтэй хаан байсан ч хамгийн хатуу хамгаалалттай ордон байсан ч тэдний золиос болдог байв. Тэд бол хасашинууд юм. Персийн ууланд нуугдсан нууц бүлэглэл цаystаа шинэ хүмүүсийг мансууруулж Деважингийн хий үзэгдэл үзүүлнэ. Сэрхэд нь тэдэнд нэг л бодол үлддэг. Амь өргөцснээрээ буцаад тийшээ очино. Ингээд тэд харанхууд нуугдсан худаг болж хаад халифууд загалмайтнуудыг нууцаар хороодог байв. Тэдний зэвсэг бол айдас. Монголын их хаан өгөөдөө хүртэл дайнаа зогсоож тэднийг бүр мөсөн устгах гэж оролдсон. Эцэст нь хүлээгүй хаан тэднийг няц дарсан хэдий ч тэдний нэр түүхэнд хөлсний алуурч хэмээн үлдсэн юм. Уулын өвгдийн талаар Чингис хаан Хорезмд байлдаж байхдаа ол сонсч байжээ. Хамгийн сүүлчийн уулын өвгөн Чингис хааны үед 20 гаруй настай байж, харин хүлээгүй хаан Перс рүү аяндаа хийхэд тэрээр 60 гаруй настай. Өгөөдөө хааны үед Исмаилитуудын эсрэг дан хийсэн боловч амжилт олдгүй асарыг хохирол амсаад Монгол зэргүүд ухарч байжээ. Харин Мөнх хаан өөрийн дүү Хүлэг хааныг Персэд илгээхдээ хоёр чухал үүрэг өгсөн нэг нь өвөг эцэг болох Чингис хааныг сүрдүүлж байсан Исмаилитуудыг ямар ч үнээр хамаагүй дарах байв. Хүлэг хаан 1256 онд уулын өвгөн Хуршаахад илчилгээж түүнийг бууж өгөхийг шаардсан боловч Хуршаах татгалзжээ. Ивэр үзэд болохгүйг ойлгосон Хүлэг хаан өөрөө цэргээ аван хөдөлсөн гэдэг. Хүчээс сэлбсэн Монгол арми 3 жилийн хугацаанд Исмаилитуудын цайзыг дараалан эзэлж Аламот буюу Бүргэдийн үүрт Монголын 2500 шилмэл цэргүүд тулж ирэв. Байгалийн саад хүчтэй хэрэм бэхлэлтээр өвч тоногдсон цайзад Монголын шигшмэл цэргүүд нэвтэрч асасинуудтай гардан тулалдаанд орж буццогчээ. Монголчууд уулын өвгнийг амьдаар нь олзлон бусдыг нь гүйж тэмдэрчээ. Озлогдсон Хуршаахыг буюу уулын өвгнийг Хүлэг хааны тушаалаар 1257 оны 3 дугаар сард Мөнх хаанд хүрэхээр илгээсэн боловч замдаа амь өргөцсөн байна. Хүлэг хааны цэрэг Ираны хойд хэсэгт 175 жилийн хугацаанд оршин тогтсон Исмаилитуудын улсыг эзлэн авч анхны томоохон зорилгоо биелгэжээ.